гал хүлийн жилийн тэнцэн тэнцэхгүй унаад явсны дараа бид нарыг дахиад өөр шүүрт хүлээж байгаа юм бол. Тийм ээ. Тодорхой тоонд хүртэл шүүсээр л байх болно. Одоо тодорхой тоон хэд орчим байх юм бол тэр нууц. Өөр хумсартай байвал тийм ээ гэж тийм байлгана гэж болохгүй байх нэ. Шүүлтийн явцад бас бие махбодын үед бас өөрчлөгдөх. Одоо нүүр царай эсвэл биеийн хувьд өндөр болох яах юм уу да гал хөл жилийн үед одоо илүү борлох, харлах гэх юм байна. Танаар бол ер нь улаан борол уулсан доо. Хүрэн зогтоод байвал нэг Хамаарал байгаа темаар ингэнэ үү? Нөхөн дотроо. гал хүлийн жилээс ингээд цухтаад яваад байвал гарах муу үр дагавар байгаа юу? Ингээд нанаас цухтаад тасахгүй байгаа байвал гарах муу үр дагавар. Тэгж байгаа гинт гарах болсон. Тэгэл чи үнснөр юм болно доо. шүүж шахах. Бураалах юм шиг. Чиний арьс тисэхгүй гэсэн. Тэгэхээр баг багаар давхарга бэлдээд сайн бодлоо. Цагаат бол мар гэдэг чинь ч өөрөө эрчим юм шүү дээ. Тааруулаа гэсэн үг. Тэгэхгүй нэг бол нөхөн дэмдэрнэ, нэг бол улаан бор уулна. Түүнээс бүх зүйлийн талаар асуул мэдэх үү та? Бүх зүйл гэж юу гэдэг юм? Дэлхийн ертөнд зогторгүй галактик гэхээр Ямар болсон гадаад Одон дээр амьдрал агаалуу. зөндөө олон моднууд, зөндөө олон дэлхийн шиг гариг иргэсүүд. Одоо та нар холоос харвал одон дээр л амьдарч байгаа шүү дээ. Эсвэл ингээд Тийм. Дэшээ хардаг. Тэгэхээр бидний холоос хардаг однууд дээр ч гэсэн амьдрал байх боломжтой л гэсэн Болохоор л тэгээ одоо энэ арга талын материаллык зүйлс болон биднэрт юусэн харагдахгүй байгаа тэр зүйлс гэх. Та ингээд бүх гаргалгаа бүх зүйлийг мэддэггүй л гэж. Яасан шунал. Аа яг дөнгөж эхэлж байгаа байна. Яарад яах вэ? Мэддэг гэвэл юу гэж, мэдэхгүй гэвэл бас. Мэддэг гэвэл асуугаад мэдхгүй гэвэл тэгэл Асуугаад өвөөдөн бас судалж өгөөд ийм байдаг байна. Хамтдаа мэддэг болсон. чи энэ том юм ээ. За тэгэхээр тийм байна. яг энэ бачуурлын үед ч юм уу яг тэр үед ингээд тийм энерги ч юм уу хаашаа ингээд шингээхээ мэдэхгүй тийм үе санагддаг л та. Тэгэхээр тэрийг ямар нэг эерэг зүйл болгож хувиргаж болох уу? Одоо миний хувьд бол дасгал хийх ч юм уу эсвэл тэгэхээр илүү ингээд тайвшраад байгаа ч юм шиг санагддаг. Тэгтэл яг чам шиг бачуурсан хүмүүс тэнд цуглуул яах вэ? Тэр тайшрал болох болов эсвэл хамт тэр бачуурлыг бий болгох болов?
яг одоо л боломж маань одоо яг байгальд гаргах ч юм уу боломжгүй үе байгаа. Тэгэхээр яг чадах зүйл маань тэр юм шиг л санагдаад байгаа байхгүй юу? Ер нь оролдож үзэх хэрэгтэй. Энэ бол чөлөөтэй юм. Та нар өөрсдөө энэ аргыг өөрсдөө хичээж олох ёстой. Тэгээд нөгөө 5 эрчмээрээ ингээд хүмүүс энерги нөхөж байгаа учраас миний удаа бас нэг усанд ч юм уу усанд ингэж одоо тэр тайвширлыг мэдрэх. Тэгэхээр усны эрчмээр илүү ангаагдаад байгаа ч юм шиг санагдав. Тэгэхээр одоо байгаа дээрээ яг ч юм уу салхи одоо юм гэж хэлмэрлээ гэдэг. Өглөөд одоо жишээ нь нарны энергиэс ингээд өглөө босоод гоё нарнаас энерги аваад хэрвээ тийм бачууралтай үедээ ч юм уу усанд усанд сэлэх ч юм уу тэгэхээр илүү их тайвширч байгаа өдрөмж төрж байгаа гэх юм уу. Тэгэхээр би нэг 2-3 аргаар ч юм уу ингэж өөрийнхөө тэр юг ингэж гаргаад байгаа. Миний одоо ашиглаж байгаа салхинд бол ингээд салхинд яг ингэж Дандаа хөдөлгөөний арга байна тийм үү? Тийм ба. Тийм ээ, нэг төвд бачуурж байснаас ядаж нэг юм хийж ивэл сатаарах нь амар байх болно. Гэхдээ бас төгс арга биш байх нь шүү дээ. Тийм. Бас бүрэн бол биш. Гэхдээ Өөдөө илүү нөлөөлөд байгаа юм шиг санагдав. Миний гаргасан л юм л та. Надад илүү зохиод идэв юм шиг санагдав. Өөдөө энэ бачуулаас гарах төгс арга нь ямар байх юм бол Хэлэхгүй. Тэр юм ч гэх Хүн өөрөөсөө төгс аргатай гэсэн үг. Өөрөөсөө Тэгвэл тийм гэх юм бол ийм тийм гэж хэлвэл та нар бүгд дурсна. Гэхдээ та нараас 1-2 л таарна гэсэн үг юм. эсвэл шинэ юм сурах. Гэхдээ тийм гэж байсаар гацчихна. Гэтэл цаг үе нь ингээд өнгөрөөл байдаг, өөрсдөө байдаг. Гэтэл тэр арга хуучрал яах вэ? Дахиад тэр аргаа шимжлэх хэрэгтэй. Тиймээс нэг олсон төгс арга гэж байдаг. Би зогсохгүй байнга хайгаал ирээлэндээ тийм болохоор улаач усны зүйлээ дахин давтах бол янзаар хийж үзсэн юм шиг. одоо улаач бол бас хараадах нь бол шинэ зүйлүүдийг ингээд тушаад шинэ юм суралцах байдлаараас тэрийг нь бас дагаад байхгүй юу? Дагаад өөр одоо өөрийнхөө сонирхол тий одоо хөгжим сурах ч юм уу эсвэл шинэ хэл сурах ч юм уу анхаарал төвлөрлөө эрчмээ өөр зүйлд ирээд байдлаа гэж бодож байгаа. Зөв орж. Тэгэл хөдлөл бай, хайгаал бай. Нэг бол тэдэнд идүүлэх, нэг бол тэдний нэг болох, нэг бол тэднээс ангид тэнцэх гурван салтгаан байгаа. энэ бүх сорилтуудыг давсны дараа бид нарыг ямар хуу ирээдүй хүлээж байгаа юм бол Муухай лав биш. Тэгтээ хийж бүтээх юм зөндөө гарч ирнэ. Тэгээд ямар ч хууль байхгүй болоод бүгдээрээ тэнгэртэйг холбогддог болох уу? Тэнгэртэй холбогдно гэдэг нь та нар бүр хуульд наривчлагдсан хамаарагдж байна гэсэн үг юм. Одоогийн энэ хүний хууль, тэнгэрийн хууль хоёр чинь их ялгаатай. Хүний хууль бол оновчгүй. Олон тийш бөөрөнгийн үгсээр дүүрэн үгний явуулга. Үүнийг ямар ч үгээр ирүүлж зовчулж болдог. Харин тэнгэрийн хууль бол маш их шударгагүй. Оновчтой тул зэлдэж болтох ховорхон доо. өгөөд тэнгэрийн хуулийг хэн яаж гаргадаг вэ? Танаа ерөнхийлөгч болов.
юм бол Тийм үү. Тэрийг мэдэх болоогүй. Тэнгэрийн бие. Тэнгэрийн эзэн. Тэр чаваасаа. Бас залдиж асууж мэдэх гээд байна. өөр юм асууж байгаа. Тэгвэл гэдэг. Тийм нарийн хуулийг гаргасан байж таараа. Тэр хуулийн дагуу энэ ертөнц иргэдэг юм. Аюу тийм. Тэр хуулийг байхгүй болгоод энэ ертөнцөж байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр тэр хуульд хамаардаг болоод өгөө. Одоо яг энэ ертөнц шиг улс урт удаан байдаг болно гэсэн үг. Тийм. Ер нь орчин үеийн хүмүүс одоо ингээд би ингээ аргаа бурлын альдрыг сонссноос хойш ингээ за хүн замаараа бол ер нь заавал өгөх хэрэгтэй юм байна. Гэхдээ хэдэн жил амьдраад өгөх нь бол тухайн хүнээс өөр шалтгаалаад олон жил амьдрах нь ч байна, эсвэл нийтийн жишгийг дагаад цөөхөн жил амьдрах нь ч байна. Тэгэнгүүт ер нь орчин үеийн хүмүүс ягаад хүн ингээд хамгийн ихтэл 100 наслах хэрэгтэй гэж ер нь боддог болсон юм бол Өөхөх биш. Хүн шилжин гэсэн үг. Орон гэрээ сольж байгаа бол хэрэгтэй. Та нар өхөл хах зүлгээд өөрөө айгаад байх. Гэхдээ өчгээд буцаад амилж үзээг болохоор аргагүй зэ. Энэ бол шилжиж ховрох, өөртөөс очих гэх мэт зориултын болохоос нэг байхгүй бол тэр чигээр алга болно гэсэн үг биш байх юм шүү дээ. Сүнс нь хөгжөөд дараагийн шатанд суралцж байна. Энэ ертөнцийг таньж мэдгэж л илгээсэн. Хэрвээ таньж мэдж чадахгүй л яах вэ? Дахиад төлөвшнө. Хаалын дээ. Муу авах. Бидний сүнсийг яаж болдго юм бол ингээд олон ертөнцөд дамжаад суралцаад цаашаа шилжээд яваад байгаа бидний сүнс. Сүнс чинь туршлагатай. Та нар л тэрийг мэддэггүй. Тийм холбоос өөртөө төвлөрж өөрийн байгаа зүйлтэй одоо байгаа юм өршихуйтайгаа хослуулж чадахгүй таньж мэдэхгүйгээс л асуудал үүсээд байгаа. Бид дараагийн шатандаа шилжихийн тулд яах ёстой вэ? Би гэдгээ мэд шан ажигл ирж хай. Ингэж ярингууд хүмүүс ихэвчлэн урд нас гэж байдгүй гэж асуугаад байдаг. Тэр тал дээр агуулгаад байна. Урд нас. Урд нас гэхээр өвөн сайн ойлгомгүй. Өмнөх төдөл. Миний сүнс өмнө нь ямар нэгэн бид ч юм уу өмнө нь амьдарч исэн бол Улирч байсан уу гэдэг. тийм. Тэр юм тэндээ л дуусан шүү дээ. Яагаад гэвэл чи тэр урд гэдгийнхээ юмыг тээж өглүүлж аваад ажиллаад байгаа юм биш. Ирж хайгаад байгаа юм биш. Тэр урдын юм байсан бол махан би дууссан. Гэхдээ сүмсэн шилжээд ирлээ гэхэд хэрвээ тийм байсан бол урд гэдгээр байсан бол тий багасаа л хин гэдгээ мэдээд ийм тийм байсан би тийм байсан гэж санах ёстой гэдэг. Тийм. Тэгэхээр тэр зүйл хаалт болоод дууссан бол дараагийнх нь бие дээр дахиад таньж мэдэх шалгалт явагдаж байна. Яахгүй тэрний урд энэний урд гэдэг ингэсэн бол одоогийн чи гэж байхгүй байх байсан байх нэ. Зөвхөн урдын тэр байх нь, урдын тэд байх нь шүү дээ. Ойлгомжтой. Тийм байна. Тэгтээ
хаана бол мэдэхгүй л хахтай урд нь. Оо бид нар ямар нэгэн амтан байж байгаад сайжаасаараа жаахан одоо ингээ хүн болцсон байх тийм боломж байгаа болов. Сүнсэн үү? Тийм сүнсэн. хөвсөр агаад. Хүмүүс энийг маш их сонирхт юм билээ. Яг вэ. Өхөр шиг хүмүүс ч бий. Адуу шиг хүмүүс ч бий. Нохоо шиг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхдээ зарим амьтдынуудыг та нар ажил тэд урд нь хүн байсан мэт та нарт санагдах болно. Тийм. Нэг муур санагдаж байна гэдэг. Өө ямар тохиолдолд хүн байснаа амтан боллоод доошлж тийм доошлох нь юу амтан болчих юм бол Эсвэл доошлохгүй байж болох. Яагаад Заавал хүн хамгийн дээд төрлөн гэж хэн хэлсэн бэ? тэгээ юу хаатай Хүмүүс л хэлсэн байх өөрсдөө. хоёу хаан бэл. ямар тохиолдолд ингээд өөр амтан болвол Энэ хорвоог таних гэж л өөр юм шилжээд байна шүү дээ. Тийм байна. Тийм. Нэг аратан болно, нэг өвсөн тэжээлтэй болно. Нэг хүний гард орох амтан болж үзэн, нэг бол жигүүртэн болж үзэн, нэг бол хүн болно. Та нар энэ ертөнцийн нэг тойрогд байгаа бол аль нь ч болсон бомрахгүй гэсэн үг. Гэтэл одоо бол хүн бол хамгийн дээд нь, хүн гэдэг хамгийн сайн нь. Бусд нь дорд гэж үзэж болохгүй. Энэ бол ёстой хүндээ таарсан шүтлэг байлгүй дээ. Тэдний ачаар энэ ертөнц чинь уур хилэнгээ харуулж байгаа биз. Тийм. Хүн гэж та нар бурхад гэж юу? Та нар яхаараа өөрсдийгөө ихэд боддгийн гээд шүүлт нь явагдаад байна шүү дээ. Энэ болгонд нөгөө хүний зохиосон шашин шүтлэг нь юу ч хэлж чадахгүй. Илчж байхгүй. Нөгөө хардаг бурхад ч тусалж чадахгүй байгааг анзаарч байна уу? Тийм. Энэ зүйлэнд хүчин өгсдөж байгаа шинж юм. Өн бидний багасаа уншиж өссөн үлгэр дамгууд дээр тийм баатар байж байгаад тэгээд тэр уул болоод нутгаас хаад үлдсэн эсвэл тийм ус горих болсон гэд тиймэрхүү дамгууд маш их байдаг. Тэгээд сүүл нөгөө лачийн хөлөн бүр нуур дээр бичсэн хөлөн бүрийн домог дээр бас тиймэрхүү агуулгатай байсан. Тийм боломжууд байдгүй Болж байсан уу гэж үү? болж байсан уу тийм. Боломж бий. Одоо Монголын эртний дайчид тэднийг нутаг усаа хамгаалсан бол гэж чулуун овоолго усгаж агсахмаар хоёрыг сэлэм магтмалтай оршоодогч бас бий. Өдөр бугуун шүү гэд бидний нэлээд байдаг тэр юм болов. Тэмдэгтэй газар. Уул ус газрын эздэд харуулна юм байна гэсэн үг. Тэгээд зарим уул хатыг ч юм уу харахаар яг юм хүн дүрстэй ч юм уу яг эсвэл ингээд цэргүүд ингээд зогсож байгаа ч юм шиг яг л тэр дүр нь бол яг харагдаад идэг. Тэгэхээр бас тэнд харуул ч юм уу юу хамгаалах гэж тэнд бас үлдсэн байх тохиолдол яг уу. Тийм тохиолдол бий. Үлгэр домгийнхоос. Бас уул гэдэг зүгээр байж байгаад үүсдэг шүү дээ. Газрын эргэлтийн зүйлээс үүсдэг. Яг л тийм хүний дүрстэй ч юм уу. Та нар хөмсгөө атруулаад үзтээ. Атарч байна уу? Тэгвэл толгоогоо энэ ертөнц гээд бод. Нэг тал руу атрууллаа. Өвчиж байна уу? Наадах ч уул гэдэг юм. Батны сайн болж байна. Чи
чиний толгойд уурч нь хүрлээ. Тэгвэл чи хөмсгөө зангидах уу? Тэгээ өвчигээд үзтээ. Хэдэн хүнээс үрчилд үүсч байна. Олон өсч байна. Хоёр л. Улааж гөрүүлзэж байгаа. Тэг биз? Тэр чинээгээрээ хармууд автаж бодолд хөрж байгаа. Тэгвэл одоогийн ертөнц чи яг л юм байна. Ууралсан төрхтэй байна. Энийг яаж аргадах вэ? Хүмүүс байгаль дэлхийд хор учруулахгүйгээр өөрийнхөө амьдралыг яг бусдад учруулахгүйгээр авч явал уурлах болох байх та. Зөв. За хүнд тэгэхээр энэ домог энэч зүйлээж болно. Шид энэч зүйлээс үүсч болно. Бас оршихуй ертөнцийн эргэлтээс ч болж болно гэсэн үг юм. Өвөө одоогийн хүмүүсээс тиймэрхүү мундаг бааtruуд тэгээд улс гол гарах тиймэрхүү юм болоод үлдэх боломж байгаа юм. Одоогийн хүмүүс чинь муу санаатай болоод дэндүү жижигхэн болсон шүү дээ. Удахгүй энэс жижиг болж магадгүй. Тэнүүн том байсан бол яах вэ? Гэтэл эдэж явах нь багасаад бодод санах нь жижигрээд харуу зүлдээ автаад нас нь богиносоор жижигрээд яваад ч байж болно шүү дээ. Саяны ирсэн дээр өгөө баг идэж угаад гэд баг идэж уудаг бол тэр нь муу юм уу? Одоо цаг үед бол мах шилтэй өрсөдөл их л өвдөж байгаа да. Хөл илүү өвдөж байна гэсэн. Илүү хөлний өвчтэй энэ үл гэж харагдаад. Тархуун тэр жирээ нуруу өвчин. Тийм үү. Сахар бол тэгэл талбар өвчин шүү дээ. Төр улсыг захирахад тарган хүнийг томилд үг мэдэх үү? Өөрийгөө захирч чадахгүй. Өөрийнхөө биеийг мэдэхгүй хүн төр улсын хэргийг захирч чадах уу? Тэгвэл таны төрийн төсөөдөөс хэдэн тарган бол? Бүгдээрээ тарах шүү дээ. Тэгвэл огтлуул таар. Үнцгийг уншаад хөлн нэрийнхэн бүгдээ хэмжлэх нь Тэгээд Тэгвэл хоол нь ихсэн байна. Татан буулгасан дээр. ирч чарыг явдаг авдаг болчихлоо. Энэ тоглоом биш ээ. Ордны олноос бүгдийг нийцчихэд гэртээ юусоо хоол идэггүй гэд өөрөөсөө нэг ч тоос гаргах гэж хоол хүмүүс хийж идэггүй гэж ярьдаг шүү байдаг болсон. Нэрээ ордны хоол гадуур хоолтой санаагүй нэг юм гэдэг чинь. Тэгээд Их юм болчихсон шүү дээ. тэрийг хэн сонгосон бэлээ? Бид нар хүмүүс өөрсдөө Тэгвэл тэр ард иргэд нь бас тарган байх ёстой. яг ингэв. Хамтлан идэж уулж байгаа юм шүү дээ. Тийм ашигтай болохоор л тэднийг сонгодог гэсэн үг. Тэрэнд бол тийм залдиж мэхлээ та нарыг дарангуулад гарч ирээд байгаа юм биш. Гол учир та нарт байгаа. Та нар өнгөн дээр тэгдгүү ингэдгүү гэсэн чинь ихэнх чинь шүтдэг. Бас адилхан идэх сонирхолтой учраас сонгодог юм. Өнөө хэдэн хүмүүс нь болохоор өөр хүмүүс нь дэндүү цөөдөж байгаа учраас л тийм таргануудаа хулгайч нь хулгайчаа төр захируулаад байна гэж ойлгох. Дор бүрний ард иргэд нь ухамсартай байвал тэр шат бүрээрээ шудраг хүмүүс гарч ирэх ёстой.
Үндэс нь илжирсэн бол энэ ч илжирсэн байж таарна. Тэгэхээр бүгдийн суг татаад шинэ мод суулгасан дээр идэх юм шүү дээ. Энэ үйл явцыг шүүлт гэж нэрийдэд байгаа. За өнөөдрийн хувьд ингэж болж байна.